Зарим хүмүүс ямар их үр хөвгтөөр ажил хийлгэдэм бэ? Ямар их хүнд хүчээр ажил хийлгэдэм бэ? Чиний барлаг биш шүү энэ төр хэлбичсэн байх яа. Ямар сони юм бэ? Хоол зоогоо барьлаа. Өөрийнхөө эзэн нэг аягийг угаачих хүүхдүүдтэй тийм ухааныг сургаач. Өмссөн өмд цамцаа ивгээд цэгцлээд шүүгээндээ хийчих. За өглөө босоод нэг ороо хөөрхөн хураачдаг. Энэ амьдралын жижигхэн ухааныг ажил хөдөлмөрийг үр хөвгтүүдэд сургана штэ манайхаа. Юун одоо хаам энэ гүнж мэн гэдэл эрхлүүлээд л гарт нь юу ч хүрэхгүй, ажил хийлгэхгүй. Ингээд л байлгаж идэм үү хаашаа юм бэ? Би бол одоо арай өөр ухаантай, өөр бодолтой байгаад байна. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийг 5 нас хүрэхэд нь ялангуяа эрэгтэй хүүхдийг эрдэм намд шамдуулан за морь унуул сургаж за чаашлаад ном сумын харуулж ингэж сайхан үр хөвгтөө сурган хүмүүжүүлдэг байжээ. Тэгвэл одоо яаж ин хайрлж ин гэд арай их хэрхлүүлээд байна уугүй юу? Миний л бодол шүү. Тэгтээ бас буруу зүг байж болно. За би бол одоо хүүгээ 5 нас хүрэхээр нь одоо морь унуул сургана. За тэгээ чаашлаад одоо эрдэм ном шамдуулна. Гүн амьдралын ухааныг одоо сургаж эхлэн дээ.